Тархиа хөгжүүлэх 5 минутын бясалгал. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл. Энэ нь тархийг дасгалжуулж сэтгэлийн тэнхийг нэмэгдүүлдэг энгийн хэрн хүчтэй арга техник бөгөөд хүчилсэн байдлыг бууруулж дотроос хүсэл тэмүүлэл төгшүүр болон гаднаас дуу чимээ дур зураг үнээр нөлөөлж буй анхаарал сарниулах хүчин зүйлсийн нөлөөллийг хэрхэн даван туулахыг тархинд зааж сургадаг юм. Хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад бясалгалыг тогтмол хийх нь тамхинаас гарах, ил үдэлжингээ хасах, мансууруулах бодисоос татгалзах, архинд хідэх хөлчүүрэхгүй байхад ч тустай ажээ. Би үүнийг хийхгүй хүчнүүдийг сорьсон тухайн учрал тохиолдолд ямар байхаас үл хамааран энэхүү 5 минутын бясалгал танд хэрэг болох нь дамжиггүй илээ. За ингээд эхэлцгээе. Хөдөлгөөнгүй чимээгүй суу, сандал дээр суухад таны хөл шаланд бүтэн улаараа бүрэн хүрсэн байх ёстой. Эсвэл олбог дээр хөлөөс завлаад суу. Тэгш суугаад гараа өвдөг дээрээ тавигтун. Бясалгалын үеэр займчилгүй цэг суух нь тун чухал. Энэ нь өөрийгөө жолоодож сурахын нэг үндэс юм. Хэрэв танд энд тэндээ маажах эсвэл гар хөлөө хөдөлгөх хүсэл төрлөөж түүнд автах хэрэггүй. Энэхүү хөдөлгөөнгүй сууж сурах маш энгийн шаардлагыг хэрхэн биелүүлэхээс сэтгэлийн тэнхээгээ хөгжүүлэх дасгалын амжилт хамаарах ба тархи эсвэл бие махбодын илгээж байгаа импульс нэг бүрийг автоматар дагахгүй байж сурахад л гол учир нь оршиж байгаа юм. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл. Нүдээ ань. Хэрв унтчих байх гэж санаа зовж байгаа бол зүгээр л нэг цэг дээр харцаа тогтоо. Интернет худалдааны сайт руу биш, харин хоосон хан дээрх цэг рүү. Амьсгалаа хянаж эхэл. Амьсгалаа авах 7 болон гаргахдаа амьсгаа авлаа, гаргалаа гэж дотроо хэл. Өөрийн бодол санаандаа гүн автсан байгаагаа мэдэрмэгцээ угаасаа ч автах болно. Зүгээр л эргээд амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Байнга амьсгал руугаа эргэн очих энэхүү практик нь таны бор давхархын ажиллагааг сайжруулж, стресс хийгээд янз бүрийн хүсэл хариуцсан төвүүдийг тайвшруулдаг байна. Амьсгалах зуур хөндлөнгийн бодол орж ирэх үед ямар мэдрэмж төрхийг анзаараарай. Хэдэн минутын дараа